Эрхэм үзэгч та бүхэнд өдрийн мэнд төргий их сурвалж ярилцлага эхэлж байна. Өнөөдрийн дугаард Япон сургууль төгсөгчдийн Жугама нийгэмлэгийн гишүүн Улаанбаатар оролцож байна. Танд өдрийн мэнд төргий. Сайн байна. Тэгэхээр Японы улс төр маш их анхаарал татлаа. Ягаад гэвэл Япон улс энэ улс төрийнхөө түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайттай боллоо. За энэ бол одоо түүхэн шинэ хуудас гэж байна. За ийм одоо патриарх нийгэмд эмэгтэй хүн ийм өндөр албан тушаалд сомногдно гэдэг чинь бол барууны ертөнцид бол ер нь маш сонирхол юм үзэгдэл болоод байна. Тэгэд хоёулаа эхлээд ерөнхий сайд ярихаас өмнө либерал ардс намын одоо дараагаар сонгогдсон. Тэгээ энэ намд одоо намын дарга ер нь яаж тодруулдаг юм? Ямар үйл явц өрнөдөг үү гэдэг юм. Либерал ардс нам бол 1955 онд хэд хэдэн намууд нэгдэж бий болсноос одоо түүхийг нь ярьж эхэлдэг. Энэ жил 70 дахь жил 70 жилийнх нь болж байна тийм ээ. Ер нь бол анх 55 онд үүсгэн байгуулагдаж байгаа үед бол консерватив үзэл санаан дээр суурилсан намууд одоо нэгдэл болж гарч ирсэн. За сонгуул нь бол намын даргаыг сонгох сонгуул бол одоо парламентын дээд доод хоёр танхимын гишүүд бүр нэг саналын эрэхтэй. Дээр нь одоо энэ жилийн хувьд бол жишээ нь либерал ардс намын хоёр танхимын гишүүдийн тоо 295 байна. 295 гишүүн нэг саналтай. Яг 295 саналтай тэнцүү саналыг намын гишүүд дэмжигчдэд одоо хуваарлана. Намын гишүүд дэмжигчд гэдэгт хэнийг тооцдог вэ гэхээр сүүлийн 2 жил намын татвараа төлсөн хүмүүс. Тэгэхээр энийг аваад үзэхээр 1 сая орчим 1.1 сая орчим гэж байгаа хүмүүс байгаа. Тэгэхээр 295 санал 1 сая орчим намын гишүүд тэрэнд одоо англиар бол highest average methods гэж пропорционал дунджийн аргаар хуваарлцж байгаа юм. Тэгэхээр 295 гэд хэдүүлж байна. 580. Шир тэ санал. Тэгэхээр 2 жилийн хугацаанд татвараа төлсөн гэхээр намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэ одоо татвар төлнө гэдэг бол шүү дээ. Идэвхтэй одоо сонирхож байна, оролцоо байна гэдгийг л илэрхийлж байна гэж үздэг бололтой юм тэ. Тэгээд саяын сонгуул бол Ишиба өмнөх ерөнхий сайд Ишиба одоо нэлээд шахалтанд ороод албан тушаалаа өгөө гэдэг мэдгцсний дараа болж байгаа сонгуул. Ишибагийн сонгуулийн хугацаа уг нь бол 2027 оны 9-р сар хүртэл байдаг. Одоо дөнгөж жил гарны өмнө 2024 оны 9-р сард намын дараагаар сонгогдсон бас. Гэвч энэ хүн сүүлийн 2 сонгуульд одоо ялч чадсангүй. Хамгийн олон суудлуудыг авсан ч гэсэн 50 дээр нэмэх 1 гэдэг хувийн саналыг авч чадаагүй учраас нам дотор нь одоо хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ чигээрээ явбал дараачийн сонгуульд бид нар ялч чадахгүй гэдэг. За тэгээд Токио хотын сонгуультайгаа нийлэх юм бол энэ чинь 3 сонгуул болчихж байгаа юм. Ер нь бол тэгэхээр 2 удаа дараалаад ялч чадаагүй гэдэг дээр нь нэлээд нам дотор шүүмжлэл гараад тэгээд намын дарга ээжид сонгуулийг өөрөө явуулах шийдвэр гаргасан л та. За Японд бол ер нь либерал ардс нам 55 он байгуулагдсан хамгийн том нам, хамгийн удаан жил засаг хэрхийг барьсан. Тэгээд ер нь удаан тогтвортой ажилласаг бол Абе Шинзо. Тийм. Үндсэн хуульд Японы улсын засгийн газрыг хамгийн удаан гэхдээ 2 удаа хийгээд нийлбэрнэ гэсэн үг тийм. Абе Шинзогийн тэр хүчтэй байсан одоо онцлог юу вэ? Давуу тал нь юу вэ? Такаичи санаа явал Абе Шинзогийн ер нь улс төрд хамгийн ойрын хүн гэдэг байна шүү дээ. Би түрүүний нөгөө намын даргын сонгуул дээр дахиад ганцхан тайлбар хэлчихэ тийм. Энэ тэгтээ нодлон Такаичи санаа бол 9-р сарын сонгуульд эхний шатанд бас нэгт орсон. Эхний шатанд гэдэг маань нөгөө орон нутгийн намын гишүүдийн санал нэмэх нь парламентын гишүүдийн саналаар. Гэхдээ аль нь ч 50 дээр нэмэх нь 1 санал авч чадаагүй учраас 2 дахь шат гардаг. Энэ жил бас тэгсэн. Такаичи санаа бас эхний шатанда нилээд одоо орон нутгийн гишүүдийн санал нь бол 40%. Гэтэл дараад нь 2-т орж байгаа Коизуми бол 27% 29% гэдэг. Ингээ намын гишүүдийн санал нь дийлэх. Гол асуудал нь нодлон жил бол парламентын одоо гишүүдийн саналаар 2 дахь шатанд ялагдаад Ишиба болж ирсэн. Энэ жил 2 дахь шатанд үнэхээр нөгөө намын гишүүд парламентын гишүүдийн санал хаашаа явах уу гэдэг дээр ингээ таамагуд бол бас дийлэнх нь Коизуми гэжсэн боловч тэр парламентын гишүүдийн үзэл бодол одоо саналаа 2 дахь шатанд өгөх саналт нь бол
үнэхээр намын гишүүд нь 40% саналаа өгсөн юмыг дагахаас аргагүй байдалд орсон учраас яг зөрүү бол багч гисэн хамгийн олон санал авч сонгогдсон. За таны саяны асуултанд бол за Абе Шинзо либерал ардчилсан нам гэдэг бол нэгдүгürt энэ сонгуулийн нөгөө эдний тогтолцоотой бас холбоотой байна. Зүүрлж хэлэх юм бол хамгийн их рейтингтэй байгаа үедээ парламент тарааж болдог ерөнхий сайдын одоо эрх мэдэл байна тийм ээ. Тэгэхээр за энэ цаг үед би сонгуул явуулах юм бол ялах магадaltaй гэдэг үедээ одоо тараах тохиолдол байна. Ийм бас хоёрдугаарт либерал ардчилсан нам бол анхандаа их консерватив байсан боловч сүүлдээ бодлого нь бол нэлээд тийм микс болсон. Яг гэвэл өрсөлдөгч сөрөг хүчнийхээ ярьж байгаа зүв зүйтэй гэсэн болгоныг бол одоо хийхэд ямарч одоо тийм эргэлзээ тэнэгэлзлүүгээр бодлого нийцэж чинь маягтай юм яриад тэрийг аваад хэрэгжүүлчихдэг учраас бусад хүнд бас бусад өрсөлдөгч намуудад орон зай бас үлдээдгүй тал байна. Гуравт сонгуулийн тогтолцоонд жоохон юу одоо манай ч гэсэн ажиглах одоо орон нутаг хөдөө орон нутгийн сонгуулийн нэг саналын ард байгаа хүний тоо орон нутаг хоёр зөрүүтэй. Орон нутагт бол либерал ардчилсан нам бүр ингээд 7-8 сонгуул дараалаад 10 сонгуул дараалаад одоо ялдаг тийм тойргуудтай болцсон. Ийм хүчин дөрөвдүгээрт үнэхээр нөгөө талын сөрөг хүчин нь бас нөгөө сул байна л да. Бодлогын мэт нэг удаа Хатояма ерөнхий сайд болсон. За бүр түүх ярих юм бол сая хэд хоногийн өмнө бурхан болооч Мураяма гээд социалист намын дарга нэг удаа ерөнхий сайд хийсэн удаагүй. Тэр бол эвслийн засгийн газар байсан. Сүүлд Хатояма байсан, Нудаа байсан гээд ингээд 2011 оны нэг гамшиг үеэр бол ардчилсан нам байсан. Тэд бол ялангуяа гадаад бодлого тэр дээр нөгөө сонгогчдын нэгдүгürt биелүүлж чадахгүй юм амлдаг гадаад бодлого тэр тиймэрхүү юмнаас бол нэлээд алдсан учраас ийм олон хүчин зүйлсийн нийлбэрээр Абе Шинзо гэж хүн ерөнхий сайдын албыг хурдан үргэлжлүүлсэ гэж би боддог. Тэр одоо сонгогчдын саналын ингээд хувирсан байдал нь шүү дээ. Жишээ нь ингээд одоо чинь манай зарим аймаг бол Улаанбаатар хотын нэг дөрвөл бол хэд хэдэн аймагаас ч том юм байна шүү дээ. Гэтэл санал нь болохоор мандат нь болохоор адилханж байдаг ч юм уу тийм. Нэг ийм сул тал байна гэж хараад байна шүү дээ тийм. Тийм ер нь бол Японч гэсэн тийм тал байна. Тэрийг зас залруулыг л байнга л одоо нөгөө тал нь шаардлага тавьдаг. Тэр одоо олтол үргэлжлээ явж байдаг. Одоо харин энэ Такаичи саны толгойлж байгаа либерал ардчилсан нам чинь хамгийн олон судалтай боловч цөөнх одоо нөгөө сөрөг хүчнүүдийнх нь суудлуудыг нэмэх юм бол тэднээс 196 судал байгаа бах 195 байна. Тэгэхээр энэ бол тэгээд эвсэж байгаа ишин гэж одоо хамтарлаа шүү дээ засгаа байгуулахдаа. Тэгтээ ишин засагт нь засгийн газарт бол сайд томилуулсангүй, орсонгүй. Зүгээр бодлогын хувьд бол 12 багц бодлогыг санал болгосон. Тэр дотор нь парламентын гишүүдийн тоог 10% бууруулах гэдэг одоо шаардлага гэх юм уу нөхцөл байгаа. Тэгэхээр энийг нь бол энэ удаагийн одоо хуралдаж байгаа манайхаар бол намрын чуулганаар энийг та шийднэ үү гэдэг ийм шаардлагатай учраас нэлээд ийм тулсан шаардлага байгаа. Тэгэхээр энэ нөгөө мандат хуваарлалт сонгуулийн тухай хуулийн төрт өөрчлөлт орох магадaltaй. Такаичи санааг өрөндийн хэвлэлүүд бол илүү одоо нийгэм соёлын хувьд бол консерватив барьсартай. Тийм учраас ер нь өрөндийн улс орнуудад байгаа зүүн жигүүрийн намуудын тавьдаг тэр одоо гендер, тэгш байдал, оролцоо гэх юм ийм ойлголтууд бол энэ хүн төдийлөн хамаарахгүй байл гэсэн тайлбарыг өгдөө шүү дээ. Ер нь бол одоо энэ хүн чинь гинт гарч ирээд юм биш. Ерөөсөө л улс төрч болсон цагаас хойш л энэ зарчим одоо үзэл номлолт бол үнэж байсан юм билээ. Энэ чинь 93 онд анх парламент сонгогдол тэрнээс хойш хэлж ярьж исэн үгэнд нь бол ямар нэгэн говьсон, дайвсан ийм зүйл бол байхгүй юм билээ. Тэгэхээр одоо таны хэлдгээр нийгэм соёлын хувьд бол консерватив гэдэгтэй бол одоо хинч санал нийлэх бах ажиглагчид ч тэр өөрөө ч тэр одоо намынх нь одоо эргэн тойрных нь улсууд хүртэл. Энэ дээр бол жишээ нь тэр янз бүрийн хүүсийн квот давуу одоо юу гэдгийг
ийм зүйлс. Дээр нь консерватив гэдэг бол нөгөө ямар нэгэн юмыг ингэж ялангуяа уламжлалт, гэр бүлийн харилцаа, уламжлал, тийм нэг хайрлаж хамгаалах үнэт зүйлстэй тэрийг хадгалж үргэлжлүүлнэ гэдэг ийм суурьтай учраас жишээ нь одоо нөгөө гэр бүл болоход Японд жишээ нь аль нэгнийхээ нэрийг овгийг авч штэ. Энэ бол байх ёстой гэдэг ч юм уу те. Энэ юм бол ямар ч үсэн энэ либерал арчны намын дарга энэ хүн байгаа үед бол өөрчлөлт. Мэдээж нийгэмд бол энэ талаар ингээл яриа мэтгэлцээнүүд өрнөдөг. Гэвч энэ либерал арчны намын дарга Такаш Санаа гэж хүн байгаа үед бол энэ өөрчлөгдөхгүй байх гэж бодож байна. Уламжлалт гэр бүлийн харилцаа гэдэг бол. Одоо консерв нөхрийн овгийг авдаг шээ. Тий. Тэгээ өрнөддөд адилхан. Тэгээ энийг л өөрчлөн гэдэг. Тэгэхээр энэ дээр яг нийгэм соёлын хувьд асуудал. Нөгөө тал нь бол хоёр хүн хоёулаа өөр овогтой гэр бүл байж болно гэдэг тийм саналууд бас байгаа шүү дээ. Тэрэн дээр бол тийм нааштай байр суурь хэзээ ч илэрхийлж байгаагүй. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол ямар бодлого гарч ирэх вэ? Ер нь Японы эдийн засаг бол ингээд ийм зогсонго тийм үү? Тэгээ энийг өөрснө 30 жилийн одоо чинь баг 90-ад оны их үеэс хойш тийм үү? Тэгээ өнөөдөр одоо 25-ны өдөр өнөө 10 дугаар сарын. Өнөөдөр парламентаар анхныхаа одоо ерөнхий сайд босцныхоо болоод анх үг хэлдэгч би ийм бодлого баримтлана гэдэг. Тэр үгийг бид нэр анхааралтай сонсох, судлах хэрэгтэй баг. 22-нд ерөнхий сайд босцныхоо оройн хэвлэлийн багварал хэлэхдээ бол одоо үндсэн бас санаануудаа хэлсэн. Тэрний дараа бас нөгөө хамтрагч намтайгаа хэлцгүйрээ илэрхийлсэн санаанууд дээр нь өчигдөр засгийн газрын гишүүдтэй өгсөн үүргүүдийн үүрэг даалгавруудыг ингээ өчигдөр жишээ нь 37 хуудас даалгавар өгч байна. Сайд нартаа тийм. Тэднийг харахад бол нэгдүгээрт өөрийнхөө засгийн газрыг нэг бас нэр ингээ тодорхойлж байгаа нь бол шийдвэр гаргадаг, ураг шалгадаг ийм засгийн газар байна гэж байгаа. За тэгээд ер нь бол тэр яг үгчилж орчуулах юм бол хариуцлагатай идэвхтэй одоо санхүүгийн бодлого гэдэг. Энэ бол бас жоох эргэлзээ төрүүлж магадгүй нь бол нэлээд тийм. Японч ерөнхийдөө л нэг тийм сүүлийн хэдэн жилийн засгийн газрууд нь одоо юу гэж хэлэх вэ? Кейс тийм маягийн бодлого их явуулсан. Гэхдээ төрийн оролцоотой. Тий одоо мөнгө санхүүгийн хувьд бол тий. Гэхдээ төв банктайгаа бид зөвшөлтсөж байж, ярилцж байж шийднэ гэдэг тий. Хоёрдугаарт бол энэ за ард иргэдийн нэг ингээд засагтаа сэтгэл хангалуун бус байгаа юм нь бол үнийн өсөлт гэж. Тэнд нэлээд тулцсан асуудал учраас хамгийн түрүүнд шатхуунд оногдож байгаа татварыг бууруулъя гэж. Одоо бензин шатхуун биш тий. Энд тэр татварыг бууруулъя гэж байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний манайхаар бол одоо нөөт худалдааны татварыг нойлно гэж ах шиг байна. Одоо жирийн ард иргэдэд шууд нөлөө үзүүлж болох үс шийдвэрүүд нь бол энэ болж магадгүй байна. Гадаад бодлогын хувьд бол батлан хамгаалах гадаад бодлого дээр бас түрүүний таны хэлдэг нөгөө хатуу байр суурьтай ийм ерөнхий сайд учраас батлан хамгаалахын зарлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2% хүргэнэ гэдэг те 27 оны сүүл ихэд гэдэг ч юм уу иймэрхүү ийм нэлээд хэмжигдэхүүц те тодорхой зорилгууд даалгавруудыг нөгөө хариуцсан сайд нартаа хэлж ах шүү. Тэр Японы энэ эдийн засгийн зогсон ийм энэ бол яг байрандаа л байгаад байна гэсэн үг шүү дээ. Нэг ийм байдалтай холбоотойгоор иргэдийн цалин хангамжуулалт төдийлөх өссөн юм. Агил амжиргааны түвшин зардал нэмэгдэнэ гэдэг чинь цалин тодорхой хэмжээгээр хүрэхгүй л болж байна гэсэн үг шүү дээ. Энэ маш их залуучуудыг ялангуяа бухимдуулж байна гэдэг юм яриад шүү дээ. Энийг өдөр ийм одоо Times.com дээр нэг нийтлэл гарсан байна. Тэн дээр бол маш их ярьж байгаа. Улс төрийн намууд нь тийм асуудлыг шийдэхгүй жиж. Тэгэхээр хүмүүс бол жишээ нь баруун жигүүр их Сансейто ч юм уу тэр нам руу ингээд танаа нам чинь сонгогчтой галдаад байна шүү дээ гэдэг юм яриад шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр тэр хэл хүүгнүүд гэдэг юм уу те? Эсвэл одоо сангийн сайд нь бусад сайд ийм бодлого арга хэмжээ авна гэдгийг тодорхой хэлвэл бид нар одоо
таамаглаж гэдэг юм уу болох юм. Одоо би нарийн бол ийм арга хэмжээ авах болов уу гэж хэлж мэдэхгүй байна. Гэвч энэ хүний тэр ярьж байгаа нууд нь бол нэгдүгээрт одоо жишээ дуртай тийм ээ. Манай энэ болохоор нөгөө нэгдүгээр эдийн засгийн аюулгүй байдал, хоёрдугаарт эрчим хүчний асуудал энэ төр холбож хэлж байгаа зүйл нь бол жишээ нь автомашины одоо индастри үйлдвэрлэлийн энэ салбар бол салбар 5.5 сая хүн ажиллаж байна. Бид нар энэ салбарыг улам өрсөлдөх чадварыг хадгалах хэрэгтэй, улам одоо хадгалах хамгаалах хэрэгтэй гэдэг байр сууриас бол нэгдүгээрт тэр цахилгаан автомашинд өгдөг татаасыг зогсооно гэж байна. Энэ яагаад гэвэл Tesla BYD-г л дэмжсэн татаас болж байна. Хоёрдугаарт байгаль орчны татвар гэдгийг түр хугацаанд хэдэн жилч байдгийг зогсооно гэж байна. Ингэжээж бид нар нэгдүгээрт өөрийн үйлдвэрлэлийг дэмжинэ, өөрийн технологиг дэмжинэ. Хоёрдугаарт Америкийн нэгдсэн улстай нөгөө байлын татварын асуудал байна тийм ээ. Одоо өсөгцөн. Энэтэй тэр зах зээлд өрсөлд үүс болно. Гэх мэтлэн үргэлжлүүлээд эрчим хүчний хувьд бол цөмийн эрчим хүчээ дахин ашиглана. Сэргээгдэх эрчим хүчийг бол дахин авч үзнэ. Яагаад гэвэл манай хөрш орны бараа бүтээгдэхүүн л энд хямд үнээр ноёлж байгаа учраас Японы технологиг ашигласан бараа бүтээгдэхүүнийг дотоод илүү ашиглахыг одоо дэмжинэ гэвч. Бүр өөрийнх нь үгээр хэлэх юм бол манай ийм сайхан үсгэлэнтэй газар нутгийн гадаадын нарны панел бүрхийг одоо зөвшөөрөхгүй гэдэг сонгуулийн сурталчилгааныхаа үеэр бол тийм ярьсан. Энэ яг эко мөн үү гэж асуулт байгаа шүү дээ. Тий. Ядуу ч юм бол ингэ уул хөндөй тэр чигээр ингээд хавтан байрлуулсан. Тэгээд чинь доор нь юм үүсдэж бол урахгүй л юм нөхцөлөд үүссэн шүү дээ. Тиймэрхүү юм мессеж нь бол одоогоор яг одоогоороо бол дотооддоо ч гэсэн юм нэлээд юм хүлээлт үүсгэж байна те. Бас нэг юм сайжирчих чинь бол. Ер нь Toyota компани удирдлагууд бол бид ер нь цахилгаан машин биш ирээдүй биш л гэж яриад байгаа шүү дээ. Дотоод шаталтын үйлдвэр хайбрид тийм үү? Хосдмол хөдөлгөөрөөр явна. Дээр нь ус төрөгчийн хөдөлгөөр ч юм уу гэсэн юм байна шүү. Ер нь Японы яг энэ автомашин үйлдвэрлэгчид бол анханасаа бүр айхтар идэвхтэй тэр одоо EV гэдэг те цахилгаан автомашин руу бол айхтар ороогүй. Тэр бол маш их зардалтай. Тэр судалгаа хөгжүүлэлт тий. Одоогийн Toyota-гийн захирал Toyota гэж хүн бол бүр шууд хэлж ирсэн. Гоё юм байна. Мөнгөний хин төлөх юм бэ гэсэн. Тийм учраас манай компанийн хувьд бол хайбрид ус төрөгч юм руу бол явж болно. Чинь Mazda байна тий. Mazda бол бүр хизээч тийш орохгүй гэдгээ хэлсэн. Машин бол бензин байх хэрэгтэй гэдэг. Одоо тэгээд нийч тэр цахилгаан машин унах улсуудын сонголтын асуудал гэвч Mazda бол машинаараа одоо яг машин дуртай хүмүүс зориулсан машин. Дотоод шаталтын үйлдвэртэй тий. Одоо тий. Одоо уран хүртэл тийм би драйвер гэдэг тий. Тэгээд ерөөсө тэрлүү жишээ нь ороогүй байх жишээтэй. Мэдээж эн чинь нөгөө тэр компани бодлого сонголт тий. Гэхдээ эн чинь компани бодлого бол тодорхой. Компани бол ер нь ашиг олох хэрэгтэй. Аль болохоор бага зардлаар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлээд мөнгө олох зорилготой. Энэ чинь капитализм тийм. Гэтэл ингээд одоо чинь одоо германчуудтай чинь би ингээд ярилцж хахад Германы автомашин үйлдвэрлэлийн салбар бол яг ийм байдалд орцсон. Ногоон автомашин бол ер нь борлуулалт байхгүй. Тийм учраас бид нар одоо Европын холбоо засгийн газраас тулгцсан энэ бодлогыг хэрэгжүүлнэ гэж бол төвхтэй байна л гэсэн юм яриад байна шүү. Тэгээд нодлонгоос ерөнхийдөө их эргэж буцаж байгаа шүү дээ. Үйлдвэрүүд нь хааж байна. Дахиж энэ загварыг бол үйлдвэрлэхгүй гэдгээ 4-5 компани яг нодлонгоос хойш илэрхийлээд ирсэн. Тэгэхээр Takaichi Sanaiгийн хувьд бол Японы автомашин үйлдвэрлэлээс 5,500 мянган хүн ажиллаж байна тэр салбартай холбоотойгоор. Toyota, Nissan, Honda гэх тэр Mazda 3 компани бол Америк, Европ руу хамгийн том зах зээлтэй шүү дээ. Тэгэхээр ер нь аюулгүй байдлын салбарын тухайд бол дотоодын нийт бүтээгдэхүүний 2% зарцуулна гэж. Энэ бол НАТО-гийн л гаргасан шийдвэр шүү дээ. Одоо л 1% гэдэг юутай байгаа. Тэгээ НАТО бол ер нь энэ зорилгодоо хүрсэн. Одоо тэгээ Трамп ахаад 5% төрүүлнэ гэдэг юм ярьчихэд байгаа тийм үү. Тэгэхээр энэ талаар ер нь Японы олон нийт бол нэгэнд Абе Шинзогийн үед зардал нэмэгдүүлнэ гэсэн ус парламентд зодон болж ирсэн тийм үү.
За Шинзогийн үед бол нөгөө аюулгүй байдалтай холбоотой 3 хуулийг өөрчилсөн. Тэн дээр их маргаан болсон. Японы батламлах зардал дотоодын нийт бүтээгдэхүүний 1% гэдэг бол нөгөө 1 гэдэг тоон жижиг сонсогдож байгаа боловч бас нэлээд одоо өндөр хэмжээний зардал. Энийг хоёр болгох юм бол одоо энэ Аз номхон талаан бүс нутаг гадаад бодлого дээр бол бүр нээлттэй энтэг номхон далайн бүс нутаг одоо энтэг номхон далай гэдэг бодлогыг бид нэр тууштай дэмжинэ. Америкийн бодлого. Одоо нээлттэй тэхийн тулд одоо power balance одоо эргэн тойрны янз бүрийн аюул занлын эсрэг бол бид нар тэрийг зогсоох үс хэмжээний өмнө нь урьдчилан зогсоох үс хэмжээний хүч чадлыг бий болгоно гэдэг ийм л санаа явж байгаа гэж ойлгож байна. Одоо тэгээд яг нэг эх 7 хоногийн нэгд өдөр Японд Америкийн ерөнхийлөгч айлчлаа шүү дээ. Одоо Такаи санаагийн гадаад одоо юу шууд эхэлж ийн л д. Жишээ нь хагасаа өдрөөс эхлээд Малайзад ASEAN-ы хуралд очиод дараа нь Америкийн ерөнхийлөгчийг хүлээж аваад дараа нь АПЕК-ийн хуралд оролцоод энэ сард бол ингээд Солонгост тийм. Ингээд хятадын талаарх бодлого өөр юм ярих юм биш үү? За ер нь бол энэ хүн 3 нэр дэвшээд 2 удаа нодлон жишээ нь эхний шатныг орсон мөртлөө парламентын гишүүд нь дэмжихгүй байсны бас нэг шалтгаан нь бол энэ хүн чинь ингээд үг ярианаасаа эхлээд хятадыг их өдөө хатгсан маягтай юм хэлээд ах юм биш үү гэдэг санаа зовнил байсан учраас энэ хүн 2 удаа нэр дэвшигтэй болж чадаагүй байж магадгүй. Одоо гэхдээ ерөнхий сайд тэгэд нэр дэвшигч ерөнхий сайд болсон хүн хоёрын хооронд бас баг зэрэг ялгаа гарах байх. Гэхдээ ер нь бол хятадын талаар тийм жишээлбэл энэ хүн чинь парламентын гишүүн байхдаа ерөнхий сайд болохоос хамаагүй өмнө парламент дахь Өмнөд Монголыг дэмжих парламентын бүлэг гэж байгуулагдаад бараг тэр бүлгийн дарга шүү дээ. Тэгэхээр тэр үг нь бүр Өмнөд Монгол гэж нэрлэдэг тийм. Тэгэхээр тэн дээр бол мэдээж хятадын засгийн газар гадаад хэргийн яам байнга эсэргүүцэл илэрхийлж яадаг. Сая жишээ нь бас ерөнхий сайд намын дарга болсныхан дараа дахиад илэрхийлжлээ байна лээ. Хоёрдугаарт өмнөх засгийн газраа ерөнхий сайд Ишиба гадаад хэргийн сайд энтрийг бол бүр нээлттэй шүүмжилдэг гэсэн. Энэ аль нэг орны хөрөнгө оруулагч нарт маш юм хэтэрхий таатай нөхцлөөр 10 жилийн виз байнгын оршин суух зөвшөөрлө өгж байна хөрөнгө оруулагч нэрээр гэдэг тийм. Тэгэхээр энэ бодлогыг бол бид нар эргэж авч үзнэ гэдэг. Ер нь бол яг зөвхөн хятад гэж хэлэхгүй байгаа юм л да. Гэхдээ тэр чинь одоо бүр юм ил тод шүүмжиллээ одоо парламентын гишүүн байхдаа бол хэлж ирсэн. Одоо энэ бүр тэр гадаад хэргийн сайдаа нэр зааж шүүмжилдэг тийм. Энэ хүн бол нэг улсад хэтэрхий таатай хандаад байна шүү гэж. Япон улс бол хүн амын хувьд бол бас насчсан улсуудын нэг. Насчна гэдэг нь хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний одоо хомсдол тэр дэдэг өнөөрөлч гэсэн үүснэ гэсэн үг. Энийг нөхөх тал дээр одоо жишээ нь Такаичи санаагийн засгийн газар ямар үйл ажиллагаа явуулах вэ гэвэл ингээл ийм таамаглууд уншлаа л та. Тэн дээр бол жишээ нь одоо Унгарийн Виктор Орбаны хэрэгжүүлж байгаа гэр бүлийг дэмжих бодлого тийм үү. Эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэх юм бол мөнгөнд итгэмж олгоно. Хүн амын орлогын албан дотроос нь чөлөөлнө гээд. За Унгар ахис дэвшил гаргацсан байна. Гэтэл бусад өрөндийн улсууд болохоор гаднаас ажиллах хүч аваад цагаачдыг ингээд оруулаад ирдэг. Энэ бол тийм соёлын хувьд ч гэсэн тийм оновчтой бодлого биш. Одоо энэтэй Такаичи санаа тулгуурах хэрэгтэй гэж яриад байна шүү дээ. Ер нь энэ цагаачлалын асуудлыг бас энэ Сансойтой ном бас тавьсан тийм үү? Тэнд ч тавьсан шүү дээ. Энэ ажиллах хүчний зах зээлийн хувьд ямар вэ? Одоо та хэрвээ Японд очих юм бол үйлчлэгээний салбар гадаадын хүмүүс маш их байгаа. Мэдээж тэр гадаадын хүмүүс байгаа учраас Японы эдийн засаг бас эргэлдэж байна. Тэр хүмүүсгүйгээр яг өнөөмөр одоо юу гэдэг одоо үнэхээр хүн хүчний дутагдалд орцсон учраас гадаад үнийг ажилуулахаас өөр аргагүй. Энэ чинь нэг өдөр ингээд шийдэгдэчихгүй шүү дээ.
дунд урт хугацаанд ямар бодлого авч хэрэгжүүлэх юм тэрийг одоо бид харах хэрэгтэй байна. Тэгээд мэдээж нөгөө залуу хүмүүс орлоготой одоо өөрийн таата нөхцөлөөр амьдрах хүсэл одоо аж аргалдаа тэмүүлэх нөхцөлийг хангахын тулд одоо ямар бодлого явуулах юм нөгөө эрүүл мэндийн ямар янз бүрийн нөгөө нэг даатгал одоо юу байгаа шүү дээ. Бид нар чинь хүн амын орлогын албан татвар нийгмийн даатгалын шимтгэл энэ төр төлж байгаа тийм. Гэтэл одоо ч юм болохоор одоо төлж байгаа улсууд нь одоо настаачуудаа асардгал зардал төлөөд байгаа. Энийг өөрчлөлийг бол бүр юм том суур өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна гэдгийг бол Японд бүгд ухаарсан учраас ямар нэгэн тийм зоримог арга хэмжээ авах байх гэж л харж байна. Одоо нарийн шир ийм хийх байх гэсэн юм зүйл бол үнэхээр над бол одоо мэдэх зүйл байна. Залуучуудын тухай тийм үү? Энэ бидний төлж байгаа татварч юун зарцуулаад одоо гэдэг юм чинь асуудал их тавьдаг гэж ирсэн тийм. Тий одоо одоогийн төлж байгаа татвар нь өөр хүн зарцуулагдаад байна шүү дээ. Өөрт нь ирэх хэсэг нь тодорхойгүй. Хоёрт орлого нь чинь нэг ийм юм байна. Жилийн орлого нь 1 сая 30 мянган йен гэдэг ийм нэг хан тулчаад байгаа. Энэ хүртэл орлогын татвар тэрнээс дээш татвар хоёр зөрүү байгаа учраас аж ахуй нэгжүүд чинь хүнийг албан ёсны компани ажилтнаар авахгүй part timer их авдаг. Татвар баг. Тэгэхээр энийг шинжлэх ёстой гэж үзэж байгаа юм шиг. Тэгэхээр нөгөө хамтрагч ишин ч гэсэн бусад сөрөг хүчин ч гэсэн энийг өөрчлөөч гэдэг шаардлага тавьдаг. Тэгэхээр энэ нэг сая 30 мянган йений хан гэж нэг одоо тааз гэж нэг юм яриад байгаа байхгүй. Энийг шинжлэх ёстой гэж. Компаниуд хүнийг ажилуулахад бас нэг таатаа болох одоо юу гэдэг дуртай ажилуулаад татвар юм одоо ч тийм баг орлого өгвөл баг татвартай гэдэг нэг тийм одоо хууль байгаад ш үйлчлээд ш. Энийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. За сонирхолтой ярилцсан хүмүүсийн танд баярлалаа. Амжилт. За. Тагсруулж ярилцлага өндөрлөө ирэх бэм гарагт иргэн уулзъя.